Он гарсаар 32 хүн мотоциклийн ослоор амнасаа алдсан байна. Тиймээс мотоциклийг хяналтанд тавих хяналтыг сайжруулах нөгөөтэйгөр импортоор орж ирж байгаа мотоцикл тогтсон стандартыг бий болгох шаардлага байгаамаа. 2014 он гарсаар 32 хүн мотоциклтэй ослолтож амнасаа алдсан байна. Энэ байдал чанаргүй мотоцикл болон аюулгүй байдлаа хангаагүй нөлөөлж байгаа нь мэдээж тал газар хамгаалтын хэрэгслэхгүй тахилдах малчид ийхүү амнасаа алдсаар байна. Импортоор орж ирж байгаа мотоциклууд бүгд чанаргүй муу мотоцикл биш юм. Эдгээр мотоциклуудаас малчид хитвчнийхээ нэмгэн зузаанд тааруулж хямд мотоцикл авч осол аварт өртсөөр байна. Энэ 2014 он гарсаар эхний 4 сарын байдлаар орон нутагт нийт 32 хүн мотоциклоос унд нас барсан ийм тохиолдол бүртгэгдсэн байна. Мотоцикл нь өөрөө бас нэг аюулгүй байдлыг хангах бас нэг хэдэн жилийн эдлэгээ даачгаар энэ бололцоо юу гэдэг одоо энэ талынх нь олон улсын баримтлагдаг стандарт одоо юу вэ энэ бүгдийг судлаад ингээ явж байгаа. Хай шопууд замтай ирээ ослоо үед ингээ шууд боторох байдлаар онцлох ийм нөхцөл байдлыг мөн үүсгэж байгаа. Өнгөрсөн онд Монгол улсын хилээр 16 орноос 36900 мотоцикл орж ирсний 36000 нь Хятад улсаас орж ирсэн байна. Хятад мотоциклийн тухайд үн хэмд учраас малчтын эрэлт буурахгүй байна. Гайлын ерөнхий газар тухайн мотоциклыг мэргэжлийн хяналтын байцаагч оруулж болно гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд хилээр нэвтрүүлдэг гэдгээ тайлбарлсан. Өөрөөр хэлбэл гайлынханд мотоциклыг тусгайлан хянах эрх зүйн зохицуулалт нэгдсэн стандарт байхгүй гэсэн үг ээ. Мөн 2013-4 оны эхний 4 сарын байдлаар бол нийт 8 улсаас 11000 ширхэг одоо мотоцикл орж ирсэн байгаа импортоор. Үнийн дүн бол 6,300,000 доллар байгаа. Үүний бас дийлэнх нь буюу 10 орчим мянга нь бүгд найрамдах ард улсаас импортоор орж ирсэн мотоцикл эзэлж байгаа. Ер нь бол энэ улсын хилээр орж ирж байгаа аливаа бараад болон тээврийн хэрэгсэлд засгийн газрын 20 дугаар тогтоолын дагуу бол эхлээд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьдаг байгаа. Чанаргүй муу мотоцикл хилээр нэвтэрч хэрэглэгчдэд хүрхийг зогсоож хяналт тавих байгууллага бол мэргэжлийн хяналтын газар. Одоогоор мэргэжлийн хяналтынхан мотоциклийн осол яг ямар шалтгаанаас гардгийг судалж байгаа юм байна. Үнэхээр олон нийтийн дунд яригддаг шиг хужаа мотоциклийн муугаас болдгийг тогтоовол импортоор орж ирэхийг зогсоох боломжтой гэдгээ хэлж байна. Мөн яг ийм л стандарт шаардлага техникийн үзүүлэлтүүдийг хангасан байвал хилээр нэвтрүүлнэ гэсэн стандарт шаардлагатай байгааг учирлаа. Хятад мотоциклийн үйл ажиллагаан дээр улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар төлөвлөж байгаа. Энэхүү дүгнэлтээ гарсныхаа дараа тухайн одоо хятад мотоциклоор импортоор оруулж ирж байгаа худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага иргэдтэйгээ бас уулзаж санал бодлын сонсох мөн одоо чанар аюулгүй байдлын сайжруулах талаар бас эхний ээлжинд шаардлага тавьж ажиллана. Хэрвээ үнэхээр ингэж чадахгүй байгаа бол бид бүхэн импортоор орж ирэх хоргийг одоо тавихаас өөр аргагүй байна. Өнөөдрийн байдлаар манай улсад улсын дугаартай 30 гаруй мянган мотоцикл замын хөдөлгөөнд оролцдог байна. Эдгээрийг жолоодог жолоочдыг үнэмлэхжүүлэх ажилч мөн удаашралтай байгаа юм байна. Тиймээс хана ажил үүргээ ухамсарлаад хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох асуудал чухал байна. Түүнчлэн үнэхээр чанаргүй муу хэврэг нь хятад мотоцикл байдаг бол цөөхөн хэдэн монголчуудаа дугуйны нөхөөс болохоос өмнө дөрвтэй арга хэмжээ авах шаардлага байгаамаа.